Өмнөх 3 видео хичээлээр бид 1517 оноос өмнө буюу шашны шинтгэл эхлэхээс өмнөх Христийн шашинтнуудын өдөр тутмын амьдрал, Мартин Лютер түүний сургаалын тухай, мөн түүний сургаал хэрхэн түгэнд илгэрч үүний хамтаар харгислал хүчирхийлэл газар авсан тухай үзсэн билээ. Ингээд бид энэ цувралын төгсгөлийн хичээлээр шашны шинтгэлийн хариуд католик сүм хийдээс авсан арга хэмжээнүүдийн талаар үзнэ. Тэгэхээр Лютер болон түүний дагалдагчдын үйл ажиллагааг протестант шашны шинтгэл гэж нэрлэдэг бол католик сүм хийдээс үүний хариуд авсан үйл ажиллагаа өөрчлөлтийг сөрөг шинтгэл гэж нэрлэдэг. Шашны шинтгэлээс бол католик сүм хийд маш их зүйлээ алдсан байлаа. Тэд зөвхөн их газар нутаг алдсан төдийгүй мөн итгэл бишрлийг ч алдав. Маш олон мөнхийн сүнсний итгэлийг алдсан юм. Өмнөх хичээлээр бид газар аваад байсан харгасал хүчирхийллийн тухай ярьж байгаад зогсон билээ. Гэхдээ энэ нь зөвхөн хүмүүсийн эсрэг байсангүй. Заримдаа эд юмсын ч эсрэг явагдаж байлаа. Баруун Европт байсан Ромын католик сүмийн хэв маягаар баригдсан сүм хийдүүд протестантуудын католик шашны эсрэг хийсэн тэмцлийн бай болж хувирсан юм. Католик шашны эд үлгийн зүйлс нь гайхалтай тод уран дүрслэлтэй. Эдгээр нь протестантуудын дургуслыг өдөж исэн. Лютер өөрөө яг л эсэргүүцээгүйч түүнийг дагалдагчид бурхан шашин шүтэн бүтээж түүндээ мөргөн диваажинд хүрэх замлаа зөвхөн дан ганц итгэлээр бус эд зүйлс дүрс хэлбэрээр дамжуулж байгааг эсэргүүцэн эдгээр бурхан шашны эд зүйлсийг ихээхэн эвдэн судалсан. Тийм шүү. Ялангуяа Кальвин үүнийг ихээхэн дэмжиж сүм хийд онгон шүтэн бий болгож байгаатай адил юм. Тэр нь чи өөртөө зориулсан шүтээ юм уу эсвэл тэнгэр дэх, доор газар дэх, газрын доор усан доторх юмны ямар нэг дүрсийг бүү хий гэсэн хоёр гэрээслэлийг зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байлаа. Тиймээс альвааг дуурайлгаад ч болов бүтээх гэдэг нь бурхны үйлээс үйлдэхийг санаархаж байна гэж ойлгогдож болох юм. Бурхан л зөвхөн бүтээгч эзэн шүү дээ. Харин уран бүтээлч ямар нэг бүтээл хийвэл тэр нь зүгээр л хуурамч дуураймал дүрс, онгон сахиус бий болгож байна гэсэн үг. Иймээс протестантууд иконокласт гэж нэрлэгддэг бурхан шүтэнийг устгах хөдөлгөөн өрнүүлсэн. Энэ үгийн утгыг тайлбарлавал икон буюу грек хэлний дүрс, клазм буюу устгах гэсэн үгнээс гаралтай. Үгчилбэл дүрсийг устгах гэсэн утгатай. Лютерийг 95 зүйл бичгээ бичснээс хойш 5 жилийн дараа гэтэл энэ бурхан шүтэнийг устгах үемэнүүд гараад эхэлчихсэн байсан. Энэ бол урлагийн түүхэнд тохиолдсон агуу том гамшиг нэг юм. Тоолж баршгүй олон уран зураг баримлууд энэ үед устгагдсан билээ. Ялангуяа хойд Европт буюу Голландд энэ үзэгдэл их газар авсан л да. Ихэнхдээ протестантууд католик сүмийг эзлэн аваад бурхан шүтэн тахилыг нь хан турганы зураг чимгийн хамт буулгаж хоосон мөргөлийн газар л үлдээдэг байсан байна. Бидний мэдэж байгаачлан бол Лютер дараах зүйлүүдээр католик сүмийн сургаалыг эсэргүүцэж байсан. Эдгээрт буян хийх бус эхлээд бурхандаа итгэх бол цорын ганц үнэн авралын зам. Сүм хийдийн сургаалт бишрэхээс илүү ариун библийг унших, судлах нь бурхны сургаалыг ойлгох зөв арга зэрэг байсан. За гэтэл сүм хийд үүнийг сонсоод зүгээр суугаад байсангүй. Лютер болон түүний залгамжлагчдыг үзэл бодлоос нь татгалзуулах алхмууд хийгдэж байсан. Жишээ нь Вормын чуулганы дараа Лютерийг сүмээс хөөсөн. Сүмээс хөөн гэдэг нь шашнаасаа хөөн гаргана гэсэн үг л дээ. 1545 онд Трентийн зөвлөл хэмээх Европ дахь католик шашны хамгийн өндөр эрх мэдэлтнүүд цугласан чуулганыг хийсэн. За эхэндээ ч чуулганы зорилго нь протестантуудтай уулзраа олцох байсан. Тэднийг төлөөлөг урьсан байсан. Гэтэл протестантууд ирээгүй болохоор тэдэнтэй хилцээ хийх нь ч өнгөрсөн. Гэхдээ Трентийн зөвлөлийн гаргасан гол шийдвэр нь католик сүм хийдийн үзэл баримтлалыг дахин баттгсан явдал юм. Үнэн дээр Лютерийн асуудалтай гэж шүүмжилсэн болгоныг зөв байсан гэж баттгав. Сүнсийг аврахад буян хийх нь тус болох уу гэдэг дээр католик сүм тим гэд хариулт өгч байсан. Ариутгалын шүүх нүглээс хариулах бичгийн хувьд ч ихсэн аль алиныг нь хүчинтэй үйлчлэн гэж үзэж байсан л да. Үүгээрч тогтохгүй сүмд ариун зоог хүртэх үед талах, дарсан, Христийн бие ба цус болон хувилнаа гэдгийг хүртэл дахин баттгсан байсан. Энэ нь үнэндээ католик сүм хийдийн нэр хүнд эрх мэдэл санварчнуудын ач холбогдлыг дахин баттгсан хэрэг байлаа. Эцэст нь зөвхөн ариун библийг унших нь хангалтгүй бөгөөд сүмийн сургаал уламжлалыг дагах ёстой гэж баталгаажуулсан. Энэхүү зөвлөлөөр тэд бүгдийг байх байдгаар нь үлдээсэн. Ганцаар шийдвэрлэсэн зүйл нь зарим асуудалд өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал болсон. Тэд шашны шинтгэл гаргахад хүргэсэн зарим гажуудлаа засах оролдлогч бас хийсэн юм. Гэхдээ бурхан шүтээний асуудал руугаа эргээд оръё. Энэ ч бас Трентийн зөвлөлийн хувьд амин чухал асуудлуудын нэг байлаа. Зөвлөөс тогтохдоо Христ түүний их ариун Мария болон бусад гэгэнтнүүдийн дүрийг бүтээж сүм хийдэд байрлуулах хадгалах нь тэднийг хүндэтгэн биширч байгаа хэлбэр мөн гэсэн. Ингэснээр тэд бурхан шүтээний дүр бол сүм хийдийн нэг хэсэг хэмээн батарч байгаа юм л да. Гэвч юунаас үүдэн ийм шийдвэр гарах болсон нь хамгийн чухал юм. Үүний шалтгаан нь бол тэдний дүрд хүндэтгэл бишрэл үзүүлэх нь тэдэнд шууд мөргөн залбирч байгаатай утга нэг гэж үзсэн даа.
Энэ хэн нэгэн хүн ариун Мариягийн баримлд мөргөж байвал тэр нь ариун Марияг биширч шүтэж байгаагаа илэрхийлж буй хэлбэр хэмээн тайлбарлаж байгаа хэрэг юм. Үүгэрж барахгүй католик сүмээс бурхан шүтээнд мөргөх нь бүр давуу талтай гэж үзжээ. Үнэхээр тийм шүү. Бидний наманчлалын түүх бусад сургаалыг илэрхийлсэн олон зураг дүрслийн хажуугаар хамт ламнар хүмүүс сургаалаа хичээнгүй айлдвал тэдний итгэл бишрэл улам бэхжих болно. Сүмд эдгээр урлагийн бүтээлүүд нь ихийнх нь бичиг үсэггүй байсан жирийн ард иргэдэд шашны сургаалыг хүргэж ойлгуулахад зориулагдсан сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байв. Түүгээрч орохгүй тэдний итгэл бишрлийг баттгахад нэмэртэй. Тэгэхээр Бурханы гайхамшигыг дамжуулан илэрхийлж итгүүлэн мэдүүлсэн бүхий л ариун гигантнуудын хөргүүд нь сүсэгтний нүдэнд Бурханыг хайрлах, итгэх, ачлал, илбэрэлт, ариун гигийн үлийг дэлгэрүүлэх жишээ, амьдралаа авч явах жишг нь болдог бөгөөд иймээ учраас тэднийг сүм хийдэд байрлуулдаг байсан байна. За иймээс сүм хийдэд байгаа урлагийн бүтээлүүд нь бидний өдөр тутмын амьдралыг жишг болсон католик сүм хийд 3 үндсэн хариу өгсөн байгаа. Нэгт протестантуудаас католик шашныг шүүмжилж байсан гол үзэл сурталчилгын зарчмуудыг дахин баталсан байгаа. Түүгээрч барам католик шашныг дэлхийд дахинаа дэлгэрүүлэх томоохон кампанит ажлыг зохион байгуулсан. Тухайн цаг үе бол газар зүүн их нээлтийн үе байсныг санах нь зүйтэй. Шин твүүд нэгдэж Аз Африктай хийх худалдаа өргөжин эдгээр газарт католик сүм хийд өөрийн шашнаа идэвхтэй дэлгэрүүлж эхэлсэн юм. Сурчихэд буруу номтныг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулах байсан. Үүний тулд католик шашныхан инквизиц буюу шашны шүүхийг байгуулсан. Мөн 20 ном судрын жагсаалтыг баталж гаргасан байна. Яг энэ үед Игнатус Лайла гэгч Иезутын орденыг байгуулжээ. Иезут нь маш гүн сүсэг бишрэлтэй. Тэд Ромын пап ламыг дээдлэн шүтдэг бөгөөд түүний элч төлөөлөгчд юм. Иезутууд дэлхийд даяар сүм хийд сургуулиудыг байгуулж протестант урсгалуудтай тэмцэн католик шашныг түгээн дэлгэрүүлж байсан байна. Энэхүү шашны сөрөг шинтгэлийн бүхий л үзэл санааг бүрэн илтгэсэн нэгэн гайхамшигтай уран баримл байдаг юм. Баримлч Легрогийн энэхүү бүтээл Ром дахь Иезутуудын гол сүмд байрладаг. Энэхүү баримлын нэр нь буруу номтон ба үзэн ядагчийг шашин үлдэн хөөсөн юм. Энэ баримл нь гигэн Игнатус Лайлагийн маш том тахилын ширээний баруун доод талд байрладаг гэдгийг нь мэдхэн зүйтэй. Түүний дүрсэлснээр шашин доош тонгон харж доороо байгаа 2 хүн рүү довтолж байгаа мэт байна. За тэр хоёрын нэг нь буюу настай эмэгтэй нь үзэн ядагч харин наашаа унаж могоотой тэмцэлтэн байгаагаар дүрслэгдсэн нь буруу номтны ёгт дүр юм аа. Тэрээр овоолсон хэсэг номон дээр унаж байгаа харагдана. Тэдгээр номын нэгнийх нь нуруунд Лютерийн нэр бичээстэй байгааг харж болохоор байна. Буруу номтон энээс илүү тод яаж дүрслэх вүлээ дээ. Буруу номтон бол Лютер байх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл протестантизм үнийг арай тодорхой биш байна гэвэл зүүн талд байгаа жижигхэн сахиусан тэнгэр Лютерийн дагалдагч болох Цвинглигийн номыг урж тасдан буйг бид харж байна. Сөргөлдөгч хоёр шашин бие биенийг буруу намтаг гэж үзэж байсныг энд дурдхан зүйтэй. За Лютер Ромын пап ламыг антихрист гэж нэрлсэн байдаг. Харин пап лам Лютерийг антихрист гэж зарласан. Энэ үе бол эсрэг тесрэг туйлширсан үе байсан. Төвийг сагсан үзэл гэж байсангүй. Ингэж үзэл санаагаараа хуваагдсан Европын улс орнуудыг шинжлэн өөрчилсөн юм. Одоо ч гэсэн зүүн Европын улсууд ихэвчлэн Ромын католик шашинтай, харин баруун Европынхан ихэвчлэн протестант шашинтай шүү дээ. Энэ хоёр шашны урсгалын хоорондын мөргөлдөн 20 дугаар зууны сүүл үе хүртэл үргэлжилсэн юм. Жишээ нь 20 дугаар зууны турш Ирландд энэ асуудал хурцаар тавигдаж байгааг бид мэднэ. Гэхдээ протестантизм нь ганц эрх мэдэлд шууд захирагдан дагахгүй, харин өөрийн бодлоо сонсох хэрэгтэй гэсэн орчин үеийн ертөнцийг үзэх үзлийн суурийг тавьсан нь сонирхолтой санагдаж байна. Миний бодлоор энэ бол орчин үеийн ертөнцийн үндсэн шинж тэмдэг билээ.